Hi guys, Sakira байна. Хэдүүлээ Omniscient Trader буюу бүхний мэдхүйн уншигч үзэл сурлынхаа 8 дугаар ангийн хүлээн авах үзэж байна. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За ингээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За манай 8 дугаар ангийн үйл явдал гямхаа бодол дээрх тулаанд болсон манай гямхаа бодлоос хөдлөх гэж байгаагаар үйл явдал эхэлнэ. Тэр үед манай хивэн босод амьд үлдэгч нарт хандаа та нар бидэнтэй хамт явахгүй гэдэгт итгэлтэй байна уу гэхэд босдно. Бид өөр замаар явнаа, бидэнд хангалттай зоос үлдсэн гэж хэлв. Манай эцэс тэрийг сонсоод цааш хөдөлж байхад хивэн догжоо түрэн 1500 зоос өгснө. Энэ чиний хувь бүгдийг нь ганцаараа авахгүй юу байна. Би бүгдэд нь өөрсдийнх нь хувийг аль хэзээ нөхч гэсэн өчигдөр шин хамгийн их зоостой болсон хүн нь би юм чин гэхэд догжоо. Би чиний оронд байсан бол тийхгүй, яагаад гэвэл би хамгийн их зоос авсан хүн болохоор гэж дотроо бодно. Манай өнж бихөнөөс хандуулагдсан нийт 23,050 зоос аван үзүүлэлттэй нэмсэн байлаа. Би орлогоо нэмэгдүүлж чадна. Бихөнгийн сувгийн төвшин ахил бол үзэх хотны ордын тоо нэмэгдэнэ. Бидний дараагийн бодол тэр тайзанд яг тохирно гэж бодоод явж байтал. Мэдээлэлэрэн хоёр дахь үндсэн зохиол идэвхжлээ. Үндсэн зохиол гинти учрал, ангилал үндсэн, өндрөл и, давах нөхцөл. Хонглоор явсан ихний хамгаалтын бүсэд амьд үлдсэн хүмүүстэй уулз. Цагийн хязгаар байхгүй, шагнал 500 зоос гэв. Явж хамгаалтын бүс гинэ хаана байдаг газрыг хэлж байгаа боллоо гэхэд дараагийн гол хамгаалтын бүс бол Чөмөрөө бодлогыг дараад ирв. Манай эдч мангасуудтай тулцаар Чөмөрөө 3 бодлын зайтай болохоор амархан байна гэж бодсон юмсан. Газар дор ийм олон мангас байх юм гэж хэн санах вэ гэд эндээ дүр амархаар болов. Догжоо энд байсан хүмүүс яарч явсан бол тэд ямар нэгэн хэрэгтэй юм үлдээсэн байж магадгүй гэхэд хянсан. Тэр нэг хүмүүсээ очиод амарвал яасан юм бэ? Одоо ганцхан бодол дутуу юм чин гэтэл. Догжоо бид тэнд очиод амарч чадах хэсэг нь баталгаагүй гэж хэлэхэд манай эдч нэрээ тиймдээ гэж бодон хэрэгтэй юм хайн зарим нь 0 орохоор явцгаалаа. Манай эдч 0-оос гарч ирээд догжоо хаана гэхэд тэр гадагшаа гарч юм харна гэсэн гэв. Тэр үед манай гол дурч амьсгалаа түгжин ярангүйгээл хөшөөний урд ирэхэд хивэн догжоо яагаад гадагшаа гарсан юм гэж хянсанаас сонирхаас өгöd. Тэр нөгөө мөргөл хийнэ гэсэн гэж авдیں۔ Догжооч мөргөлөөж дуусаа шууд л чулуун шиг устгахтай зэрэгцэн бихүн. Чи муу галзуу амтай юу хийснэ мэдэж гин үү? Чи намайг үл тоогоод байна уу? Үүнийг зүгээр өнгөрөхгүй. Чи одны ордын шүтээнийг нураачихлаа. Чи миний совыг сүрүүлэхийг хүсэе юу? Тайлбар хэсэг. Бүх шүтээнд одны ордны хүч битэмжлэгдсэн байдаг ба битэмжийг нь сулгаад тухайн одны ордын чадвар юм уу эд зүйлийг авах боломжтой байдаг. Манай догжоо инженер битэмжийг суллахад их цаг орох учраас шууд ивдсэн. Манай догжооч буцаж ирэн та нарт өгөх юм байна гэд хивэнд Авгаалан Самьонгийн нөмрөг өвшин бий. Шудрагаас болон хүсэл эрмэлзлийг нэм. Санаад харин Авгаалан Самьонгийн залбирдаг эрхийг өгөв. Нөгөөд чи энийг хаанаас олж авсан юм гэхэд би сонирхол төрөө түүний хөшөөнд очиж мөрөгтөл энэ юмнууд тэнгэрээс санаад ирсэн гэж авдیں۔ Бас л сайхан борж байгаа юм шүү. Тэгэл Авгаалан Самьонгийн солонгос ирээдүйн төлөө бидэнд энэ юмнуудыг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна. Яг л тэр Японы халдлагын үеэр хамгаалсан шиг бидэнд эртний эдлээ өгч хамгаалж байгаа байх гэтэл нөгөө үед сэтгэл нь хөдөлж мөдлөөд одны ордон ч уярж моёрснаа догжоо хөшөөг нь нураас нэг уучлж энэ төр арай лөө. Манай бихөөнийг л харчлаа бүр нэг цаашаа л та гэсэн царайтай байгаас тээ. За тэр ч яах. Манай эд үргэлжлүүлээ цаашаа алхаж байтал мэдээлэл ирэн шинээр нэмэлт зохиол ирлээ. Нэмэлт зохиол хуурмаг шорон, ангилал нэмэлт, өндрөл D-гээс F. Давах нөхцөл. Заас хугацааны дотор хуурмаг шоронгоос цогтаа. Цагийн хязгаар 1 цаг, шагнал 300 зоос. Манай эдч гайхан хуурмаг шорон гэж юу юм бэ гэхэд тэднийг харанхуй нөмөрч ав. Догжоог нүдэн нэтл нэг эмхтэй гарч ирэн. Догжоо чи юу ч хараагүй шүү. За юу гэхдээ зэрэгцэн хувийн чадвар дөрөвт хааны идэвхжлээ. Та хуурмаг шоронгийн үйлчлэлээс хамгаалагдлаа. Манай хүн чинь хүмүүсийн травмаг үдэн галзуурхад өргөдөг бүсгээд бүгд тайвшаад гүнзгий амьсгаа ав гэтэл нөгөө хэд ч сонссон юм байхгүй. Нүүрэн дээр нь хамаг айц нийл гарч ирэн хөдөө хөлсөн цовцсон байхад санаа нөгөө л амилд богоочи ачаар зүгээр байв. Догжооч би эднийг устгахтал намайг хамгаалчаа гэд хувийн чадвар хорон муу санааг устгах левел 1 чадвараа идэвхжүүлэн хуурмаг шорон устгахад хивэн галзуурх шахсан байдалтай догжоо руу дайран би бүгдийг ч хаалах болно гэхэд догжооч чөтгөр устгагчийн шинж тэмдэг байна гэд түүнийг ухаан алдуулав. Ашгүй нэг юм дуусгах нь гэтэл 8 дугаар төвчний сүнсний төрөл хийв зүйл гараад ирлээ. Хэсэг хугацааны дараа Хянсаныг сэрэх үед догжооч аль хэдийн тэр авийг цэвэрлжсэн. Хянсанд юу болсныг тайлбарласнаа. Гэлионыг хараад чи магадгүй хамгийн амар траума мэдэрсэн байх гэж цааш хөдөлтөл. Урд нь нэг хүн гарч ирэн та нар юу хүмүүс вэ? Энэ бидний ангийн газар гэдгийг мэддгүй юм уу гэд нөгөө ихний анги дээр ангийнхаа бүх охтыг алаад ганцаараа үлддэг Лижигээ гараад ирнэ.
Жихэж энэ тхий үзэгдлийг ялж ирсэн юм уу? Тийм байх боломжгүй дээ. Багшилт тэднийг ялах аргыг мэддэг гэв. Бүрийн мэдээлэл. Нэр Ли Жихэ. Нас 17. Дэмждэг одны орд 78-ны борхон. Хувийн тодтол. Шархалсан сэлэмчин чөтгөр. Тэр хамгийн ойр дотны найзаа өөрийн гараараа алснаар шархалсан сэлэмчин чөтгөр тодтолыг авсан. Жихэж манай эдийг дагаад юу? Би та нарыг бодол руу өргөж өгье. Та чумруу бодол руу орлоо. Энэ газар гэр 8761 дугаагаар сувг шууд дамжуулж байна. Энэ газар биер 3642 дугаар сувг шууд дамжуулж байна. Догжооч энэ зохиол олныг хамарч байгаа болохоор энэ Дүкэбигийн сувг их байна гэд бодож байтал. Өө жижигхэн самурай. Чи шинэ хүмүүс авчраа юу? Чамаа хин гэдгийг бяцхан авахаа. Би нэг хямдхан өрөө мэдэн чи авах уу гэхэд санаач гайхан юу өрөө гэж асуудал. Чи энд юмс яаж өрнөгийг мэддэггүй болтой гэд байж байтал жихэж уурлаа. Аминдаа хайртай юм бол арилгээд тэднийг хөөснө. Би хүүхд тасрагч биш болохоор ингэж явлаа гэхэд догжаа. Юу ч юмхог энд байгаа үстэй гэж асуу. Жихэж гайхаа эргэж харснаа. Чи хийм гэд догжороо дайрах гэж байхад. Би юу ч юмхогийн хамтрагч нь байна. Чи түүнд хэлвэл тэр мэднэ. Тэр одоо хаана байна? Энд байхгүй бол та уг нь надад хэлэх юм байсан юмсан гэхэд. Жихэж хажууд байсан залуудтай. Тэдний харж бай. Би багштай очиж уулзлаа гэд яваад өгнө. Нөгөө залуун догжороо харснаа. Чи юу ч юмхогийн найз юм уу гэхэд догжооч бид маш сайн найзуудаа л гэнэ. Догжооч хотлоо хэлэхдээ мэрэгжлийн болж байна шүү. Нөгөө залууч манай хэдэд жөнхөгтөө яаж таарсан, энтхийн хоолноос яаж хуваарлагддаг тухай тайлбарлаж байхад манай хэд уух усаа яаж хийдэг вэ гэж асуув. Нөгөөдгөн ч бид газрын эзэн нийгэмлэгтэй хоол болон зоосоор наймалцдаг гэхэд газрын эзэн нийгэмлэг гинэ одоо л сонирхолтой болж байгаа шүү гэд бүгд дэшээ гарна. Зам таарсан хүмүүс та нар өрөө авахар ирээ юу гэхэд үгүй бид 0 орох гэж байна л гэд. Санаач гайхам тэд түрүүнээс хойш өрөөний талаар яриад байх юм. Тэр нь яг юу юм бэ гэхэд нөгөө залуу тэд бол газрын эзэн харин өрөөнүүд нь тэнд байгаа ногоон бүс. Тэр хүмүүс яагаад додолтоод байгаа талаар та нар удахгүй мэдэх болно гэж цааш хөдөлтөл. Нойлын урд хүмүүс бөөгнөр нь биднийг буцаагаад аваад би дахиж тэхгүй энтер гэж байж байхтай таарсан. Манай Гилионч хурдхан 0 орох гэд хүмүүс дондор арай хийн гараад өдрөө дундал ди Гилион 4 хувийн эзэмшил рүү нэвтрлээ гэд хэдэн танхай гар бол автомат бонууд гараад ирнэ. Гомбилтууд системээ зэвсгэлсэн бүс левел 3-ыг идэвхжүүллээ. Гомбилтууд нэвтэрсний төлбөр 500 зоосыг шаардж байна. Түүний шаардлагыг биелүүлэх бол бууны цамхаг буудаж эхэлнэ. Манай унш тэр хэд дээр очин чи ягаад хүмүүсээс мөнгө цуглуулад байгаа юм бэ? Чумруу бодол олонний дөөмж үстэй гэхэд 8 хоногийн өмнө бол тийм байсан. Одоо бол тийм байха болсон гэхэд. Догч за яг би төлье. Гэхдээ чанд биш. Гомбилдууд гэж хэлэн бэлдүүжи хаана гарч ирээ зоосоо аваарай гэд эзэмшил рүү нэвтэртэл. Наана зогс дахиад нэг алхвал чи хүн шүү гэсээр манай дараагийн туслах тур гарч ирлээ. Дүрийн мэдээл. Гомбилдоо. Нас 48. Дэмждэг одны орд хамгаалтын мастер. Хувийн тодтол газрын эзэмшигч. Стигма зэвсгэлсэн мөс. Гэсээр нэлээд олон толдааны чадвартай дүр гарч ирэв. Бэлдүүч чи надтай ямар хэрэгээр уулзах гэсэн юм. Дан ганц төлбөр төлөх гэж ирээг юм шиг байна гэхэд манай хүн. Халивлтээ түрээслэж газрын эзнээс өөр юу хүсэх вүлээ гэд энэхэд нэг өдөр 500 зоос төлбөл болох юм гэтэл бидэнд тийм их мөнгө байхгүй. Би чанд мэдээлэлээр төлж болох юм. Юу ч өнхөгийн талаар мэдээлэл гэж хэлэхэд тэнд байсан бүх хүн юу ч өнхөгт дургүй болтой сандралтав. Бэлдүүч чи яаж юу ч өнхөгийн талаар мэддэг юм гэтэл бид бол найзууд гэхэд гомбилдоо ашгийг тооцоолж яана гэснэ. Чи намайг хуурах магадaltaй гэтэл манай ч за яг тэгж хэлж байвал алдчихл байна да гэд явах гэтэл хүлээ чи надад төлбөрөө төлөх ёстой. 1000 зоос. Тэр хүүхэд бас чи догжооч хэтэрхий үнэтэй байна гэхэд тэгвэл өөрөө арга алгадаа үх гэд автомат бонуудаа ажиллавал. Тэр үед хинсэн урдуур нь орж хаан би удаан тэсэхгүй гэтэл догжаа. Ноён пэлдөө байцаараа бидэнтэй одоо толдвол чи сууж байгаа газараа өхөн шүү гэхдээ зэрэгцэн. Багшаа тэр байна. Тэр эрэхтээ өөрийгөө таны найз гэдээсэн гэд жөнхөг чих хоёр гараад ирэв. Жөнхөг манай үнийг хараад гайхахад манай өөдөөс нь даллаастай. Тэрийг харсан чихээ бүр шок. Догжооч чи энэ хүмүүст бид хоёр найзууд гэд хэлээд өгөөч гэхэд жөнхөг яг нэг үг хэлэхдээ зэрэгцээд чи бидэнд ариун цэврээр ашиглуулвал бүр их баярлан шүү гэд хэлэх гэж байсан үгийг тасдаад бүгд шок. Жөнхөгч уурлан сэлмээ хойноосоо суглан манай 8 дугаар анги төгсөв. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн ангиар уулзтлаа түр баяртай. Хэрвээ манай бичлэг таалагдвал лайк болон subscribe дарахаа битгий мартаарай.